Өрөө аудитын байгалийн 2025 оны аудитын төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Уулуурхай нөхөн сэргээлийн сангийн үйл ажиллагаа өргөнөлөө үр дүнд аудит хийсэн байгаа. За тусгай аудитыг уулуурхай нөхөн сэргээлийн баталгааны тусгай дансанд орлого эрхэм бүрдүүлж байгаа. Түүний зориулалтын дагуу зарцуулж байгаа хэсэгтэл зорилт төвшүүлэн 2020-с 25 оны бол хамруулан аудитыг нэгдсэн өдөр тэмцээнээр гүйцэтгэсэн байгаа. За аудитын хүрээнд бол дараах голлох одоо энэ алдар зөрчил илэрсэн. За өмнөөс нэгдэх юм бол хууль эрхцэн хувьд бол ялгаатай байдал нэлээд ажиглагдсан. За мөн одоо зарцуулалтыг гэсэн ялгаатай байдлаар тусгасан. За эдгээр болох дээр буцаад арай аж ахуйн нэгжүүд байгаль орчны институтийн төлөвлөгөөнөөс зардлыг одоо бодиттой төлөвлөхгүй байх, нөхөн сэргээлийн баталгааны тусгай дансанд орлогоо дутуу төлөвлөхгүй байх гэсэн ийм бол эрсдлүүдийг одоо бий болгосон байна. Нөгөө талдаа байгаль орчны институтийн төлөвлөгөөг одоо батлах үйл явц хүмүүс өөрөө алдаатай байгаа. За тухайлх юм бол байгаль орчны институтийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь алдаатай боловсруулах, хугацаа хожимдуулж боловсруулах энэ нөр буцаагаад хугацаанд батлагдахгүй байх юм нөхцөлийг үүсгэж байгаа. За үүнээс үүдэн гарч байгаа үр дагавар нь байгаль орчны институтийн төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагаа явуулах юм зөрчил гарч байгаа. Байгаль орчны институтийн төлөвлөгөөг үйл ажиллагаа явуулж байгаа дээр бол зөрчлийн тухай хуулиар 500 гэж тарах хэмжээний одоо хариуцлага гарах хэмжээ байгаа. Тэгэхээр энэ бол тэрийг өөрөө хөшөөрөг болж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд торгуулаа төлөө дахиад үйл ажиллагаа явуулах ийм эрсдлийг бол бий болгоод байгаа. За үүнээс гадна сундуудад байгаль орчны нөхөн сэргээх арга хэмжээний одоо тусгай дансыг яг хууль журам заасан дагуу байгуулах байгаа, бий болох байгаад нь бол гол асуудал болоод байгаа. Одоо нийт одоо 230-аад сум дүүргийг яг нөхөн сэргээлийн баталгааны тусгай дансгүй гэж байгаа. За энэ нь өөрөө буцаагаад тухайн одоо байршуулсан хөрөнгийг зориулт тус зарцуулах ийм нөхцөл үүсгэж байгаа. За энэ их гарсан зөрчил дээр аудитын багаас бол нийтдээ улсын хэмжээнд 5.8 тэрбум төгрөгийн төлбөрийг тогтоож 943.9 сая төгрөгийн албан шаардлага бол өгч ажилласан байгаа. За эдгээр зөрчлийн үр дүнд бол голон үүсэж байгаа асуудал нь юу вэ гэхээр одоо уулуурхай улмаас одоо ашигласан газар нөхөн сэргээгдэхгүй, эвдэрч орхигдох ийм одоо эрсдэл бол үүсэж байгаа. За яг энэ эрсдлийг ингээд аваад үзэх юм бол за эзэн холбогдогчтой газрууд байна. За эзэн холбогдогч бүр орхигдсон ийм одоо эвдэрсэн газрууд бол байгаад байна. За аудитын хугацаанд бол нийт эзэн холбогдогчтой 4.5 одоо мянган га талбай бол байгаагаас одоо 4,000 одоо га талбай нь бол одоо нөхөн сэргээгдөө орхигдсон байна. За эзэн холбогдогчгүй 9,600 га талбай хагас одоо 5,400 га талбай бол орхигдсон байна эвдэрч. Тэгэхээр яг энэ одоо арга хэмжээ мэд дээр бол манайхан албан шаардлага зөвлөмжийг холбогдох байгууллагууд өгч ажилласан байгаа. За энэ чиглэлээр бол одоо нөхөн сэргээлтийн баталгааны мөнгөө байршуулаагүй, нөхөн сэргээлтийн аж ахуйн нэгжээр бол сумын засаг дарга бол үйл ажиллагаа зогсоох ийм одоо хуулийн зохицуулттай байгаа боловч энэ үеийг өргөл огт хэрэгжүүлэх үед ажиллаж байгаа. За энэтэй холбоотойгоор бид нар бол холбогдох байгууллагуудын зөвлөмж чиглэлээ бол өгч ажилласан байгаа. За аудитын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аудит цэгийн мэн сайтад байршуулсан аудитын тайлангаас авч танилцаарай.